Тэгээ бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд нэг мэдсэн чинь бүгдээр одоо энэ 2021-с 22 оны одоо хичээлийн жилийн одоо төсвөл ирсэн байна тий. Одоо 2-7 хоногийн дараа хичээл маань ингээд өндөрлөх гэж байна. Тэгээд нэг талаар гоё, нөгөө талаар миний хувьд ингээд нэг талаар айгүй гоё мөртлөө нөгөө талаар бас айгүй нэг тийм өнөгтэй. Яагаад гэвэл нөгөө зарим оюутнууд маань олон жил 3-4 жил хамт байсан оюутнууд маань ингээд төгсөж байгаа тийм үү. Тэгээд төгсөж байгаа. За тэгээд бас манай зарим одоо нөгөө их ажлын ард гарч байгаа учраас бас их гоё. Тэгээ юм хоёр ингээ сайхан нөгөө талаар болгоо бас жоохон заримдаа нөхөрлсөн 3-4 жил нөхөрлсөн хүмүүс маань ингээд төгсөж байгаа болохоор жоохон гонигтай. Гэхдээ одоо энэ бүх амьдрал дуусж байгаа шүү дээ. Энийг бид нэр одоо бас хаанчлал дотор бас уулзч очих учраас тэр маань бас миний хувьд бол тайвшруулдаг. За тэгээд өнөөдөр гээд ямар үг болцгоё гэдгээс одоо асуун залбирч байгаа. Тэгээд би 1-р Самуэль 7-р бүлгээс болцгоор болсон. За тэгээд би танараас одоо би нэг зүйлийг асууя тийм. Тэгээд та нар эзэнд одоо зүрхээ бүрэн зориулсан уу, зориулаагүй байна уу гэж та нар эзэнд зүрхээ бүрэн зориулсан уу, эзэнд зүрхээ бүрэн хандуулсан уу? Нэг бол одоо заримдаа хандуулаад, заримдаа бүрэн заримдаа зориулаад, яг бүрэн зориулаагүй байна. Бүрэн хандуулаагүй байна гэж одоо ингэж магадгүй бодож байгаа бол бидний хувьд одоо тийм ингээд би тийм сонголт байхгүй. Юу вэ гэвэл би эзэн зүрхээ бүрэн л зориулах ёстой. Эзэн рүүгээ зүрхээ бүрэн хандуулах. Ерөөсөө л энэ л зүйл байгаа. Түүнээс би нэг хэсэгт нь зүрхээ хандуулаад нөгөө хэсэгт нь одоо тийм нэг хэсэгт нь өөрийгөө зориулаад нөгөөдгийг тоохгүй байна гэж байж боломгүй зүйл байгаа тийм. Тэгээд хэрвээ бид эзэн рүү одоо зүрхээ бүрэн хандуулахгүй юм бол одоо юу болох юм бэ гэж. Хэрвээ бид эзэнд зүрхээ бүрэн зориулахгүй юм бол юу болох юм бэ? Бид эзэнд биш хиймэрштэнд одоо мөргөнө гэсэн. Хиймэрштэнд дээдлж амьдрна гэсэн. Хэрвээ бид одоо эзэнд зүрхээ бүрэн зориулахгүй байх юм бол юу болох вэ гэхээр бид одоо эзэнд өөрийгөө зориулах биш өөр зүйл өөрийгөө зориулах болно. Хэрвээ бид эзэнд үйлчлэхгүй байх юм бол бид одоо эзэнд зүрхээ бүрэн зориулахгүй байх юм бол бидэнд одоо эзнээс өөр зүйлд үйлчлэн бид эзэнд найдвараа тавихгүй өөр зүйл бидэнд найдвараа тавиад хүрэх юм аа. Тэгэхээр бидний хувьд эзэнд зүрхээ бүрэн зориулна гэдэг бол одоо маш чухал зүйл. Тэгээд өнөөдрийн бидний одоо бидэнд өгсөн библийн хэсэг нь яг энэ л зүйлийн тухай одоо өгүүлж байгаа. Тэгээд хамтдаа библийн хэсгийг харъя. Тэгээд библийн хэсэг одоо 1-р Самуэль номны 7-р бүлгийн 3-аас 17 дугаар ишлэлтэй. Тэр хамтдаа харцгаая. 1-р Самуэль номны 7-р бүлгийн 3-аас 17 дугаар ишлэл. За тэр хамтдаа хэлсний үгийг чих тавин анхааран сонсцгоё. Тэр үед Самуэль Израилийн бүх гэрдээ ярин хэрв та нар бүх зүрхээрээ эзэнд эргэн хандаж байгаа бол та нар харин бурхад болон Ашторотыг дундаасаа зайлуул. Зүрхээ эзэнд зориулж зөвхөн түүнд л үйлч. Эзэн та нарыг Филистичүүдийн гараас аврах болно гэв. Тиймгүй Израилийн хүүгүүд Баалууд болон Ашторотыг зайлуулан зөвхөн эзэнд үйлчлэв. Тэгэхээс Самуэль бүх Израилийг Месбад цуглуулан би та нарын төлөө эзэнд залбирна гэв. Тэд Месбад цугларч ус татаж эзний өмнө асхан тэр өдөр ацаг барьж бид эзний эсрэг нүгэл үлдсэн билээ гэв. Самуэль
Самуэль Миспад Израилийн хүүгүүдийг шив. Израилийн хүүгүүдийн Миспад цугласан тухай Филистичүүд сонсоод Филистичүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хүүгүүд үүнийг сонсоод Филистичүүдээс айв. Израилийн хүүгүүд Самуэль бидний төлөө Бурхан эзэнд хашгирахаа бүү зогсоогооч. Бидний Филистичүүдийн гараас тэр аврахын төлөө залбираач гэв. Тэгээд Самуэль нэг хөхүүл хураг авч бүхлээр нь шатаал тахил болгон эзэн тахив. Самуэль Израилийн төлөө эзэнд хашгирахад эзэн түүнд хариулав. Самуэль шатаал тахил тахиж байсан бөгөөд Филистичүүд Израильчуудад тулалдахаар ойртон ирв. Харин эзэн тэр өдөр Филистичүүдийн дээрээс нэргэх мэт хүчит аянга буулгаж тэднийг айлхан зочоосон. Тэд Израилийн өмнө буц цохогдов. Израилийн ирчүүд Миспагаас гарч Филистичүүдийг мушгин хөөсөөр Бэткарын бэл хүртэл тэднийг цохив. Тэгээд Самуэль нэг чулуу авч Миспа Шен хоёрын дунд тавиад түүнийг Эбенезер гэж нэрлэн дуудаад эзэн бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ. Ийхүү Филистичүүд дориотож Израилийн нутаг дэвсгэр дахин халтаж ирсэнгүй. Самуэлийн бүх өдрүүдэд эзний мотор Филистичүүдийн эсрэг байв. Филистичүүдийн Израилаас булааж авсан Экроноос Гад хүртэлх хотуудыг Израиль эргүүлэн авав. Израиль Филистичүүдийн гараас тэр нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Тиймээс Израиль болон Аморичуудын хооронд энх тайван оршив. Самуэль амьдралынхаа бүх өдрүүдийн турш Израилийг захирчээ. Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Миспагаар тойрон явж эдгээр бүх газруудад Израилийг шив. Рамад гэрэн байсан тул тэрээр Рама руу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилийг шүүдэг байв. Тэр мөн тэдэнд эзэн тахилын ширээ босгоор. Амен. За тэгэхээр энэ хэсгийг унших юм бол ингээд бид өнөөдөр одоо миний ингээд анхаарч харах гэж байгаа хэсэг болохоор одоо эзэнд одоо тэг бүх зүрхээрээ эзэн рүү ирэх, одоо бүх зүрхээ эзэн рүү хандуулъя гэсэн хэсэг рүү одоо илүү анхаарч харах гэдэг. За ерөнхийдөө бол одоо Самуэлийн үйлчлэлийн тал дээр нэг одоо тэн дээр ингээд анхаарч одоо илүү тодруулж ярихгүй гэсэн. За тэгэхээр одоо яг өнөөдрийн сая бидний уншсан библийн хэсгээс харах юм бол одоо яг 3 дугаар ишлэл дээр тэр үед Самуэль Израилийн бүх гэртээ ярин гэж тийм. Тэгэхээр энэ юу болсон бэ гэхээр яг өмнөх хэсэг дээр одоо гарч байгаа одоо ялангуяа 4-р бүлгээс эхлээд энэ 6-р бүлэг хүртэл одоо 6-р бүлэг буюу одоо 7-р бүлгийн эхний хэсэг хүртэл болж байгаа үйл явдалтай маш их уялдаа холбоотой байгаа тухай гарч байгаа. За 4-р бүлэг дээр сарах юм бол одоо Израильчууд Филистичүүдтэй одоо тулаан хийсэнтэй дайн хийхээр гарч ирсэн. Тэгээд энэхүү дайнд яасан бэ гэхээр эхний одоо тулаанд одоо Израильчууд одоо энэ тулаанд ялагдаад 4000 орчим одоо хүн одоо Израильчуудаас амиа алдсан. За энэний дараа юу болсон гэхээр Израильчууд юм бол одоо ерөөсөө Шилогоос очоод эзний гэрэний авдрыг авчирээ. Тэгээд эзэн бидний дунд ирж дайснуудаас минь аврах юм гэж тэд ингэж бодсон гэж. Тэгээд одоо Шилогоос одоо эзний гэрэний авдрыг авчруулаад тэгээд юу болсон бэ гэвэл одоо авчирсан боловч одоо тэд эзний гэрэний авдрыг одоо Филистичүүдэд булаалгасан. За тэгээд энэ одоо дараагийн хэсэгтэр одоо тулаан дээр юу болсон бэ гэхээр Израильчууд 30,000 цэргээ алдсан аимшигтай том ялагдaltaа тэд нар тулгарсан байна. За тэгээд одоо Израильчууд одоо өөрийнхөө фарм руугаа буцсан. За Филистичүүд яасан бэ өөрийнхөө нутаг руу эзний гэрэний авдрыг авч явсан. За тэгээд эзний гэрэний авдар тэнд хэдэн сар болсон гэхээр 7 сар орчим болсон. Тэгээд одоо Филистийн одоо 5 газраар очсон тий. Тэгээд одоо очсон эхлээд одоо тэд нар Филист одоо энэ гэрэний авдрыг хаана авч тавьсан гэхээр Аштотод авч тавьсан. За тэгээд Аштот, Гад, Экрон, Гад, одоо Ашкелон гэдэг энэ хотууд одоо ингээд дамжин явсан шалтгаан нь тэр гэрэний авдар очсон газар болгон одоо булдруу төвчин гэсэн маш их гайхамшиг тэднийг дарсан. Тэгэл одоо тэд одоо өөрсдийг нь гайхамшиг дараа булдруу төвчин гэсэн гэрэний авдрыг дараагийн хот руу шилжүүлээд сүүлдээ тэд нар аргаа бараад энэ яах вэ гэж асуухад энэ ерөөсөө буцаж очих ёстой юм байна гэдэг
филистичүүд Израиль одоо эзний гэрээний авдрыг хаашаа буцааж байгаа гэхээр Израиль руу буцаж явуулж байгаа хэсэг гардаг. Тэгээ Израиль руу буцаж очиод одоо явахдаа Бичимэш гэдэг одоо тэр Израилийн нутаг руу орж ирж байгаа үед одоо тэр нутгийн ардууд одоо эзний гэрээний авдар дотор юу байгааг олж харснаасаа болоод одоо тэнд одоо маш олон хүн одоо энэ өгсөн баг. Тэгээд одоо энэ Бичимэшүүд одоо эзний гэрээний авдрыг хаашаа авчирсан гэхээр Кигэж яарн буюу одоо дараагийн хот руу одоо дуудуулж авчруулж байгаа. Тэгээд энэ дээрээ гэрээний авдар хэдэн жил болсон бэ? 20 жил болсон. 20 жил болсон. За 20 жил болоод Израилийн бүх гэр одоо эзний араас санагалцсан одоо уйлалцсан гэж тэ эзний. Тэгэхээр одоо тэд нар филистичүүдэд ялагдаад тэгээд одоо гэрээний авдар буцаж авчираад ингээ 20 жил ингээд өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр 20 жилийн хугацаанд одоо мэдээж тэдний хувьд болоод амаргүй он жилүүд ингээд зам нэлийн багагүй хугацаанд амаргүй хүнд хугацаа одоо замуудыг тэд нар туулж байгаа. Тэгэхээр энэ замуудыг туулаад юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө л одоо тэд нар эртний өдрүүдээ сансан. Эртний өдрүүдээ сансан. Тэгээд эзэн хэрхэн тэднийг өөрийнх нь дайснаас одоо чөлөөлж байсан, хэрхэн одоо эзэн тэдэнтэй хамт байсныг одоо тэд нар санагалцаж эхэлсэн. Тэгээ нэг өсөндөө энэ одоо ялангуяа энэ хэдгээр бүлгийн одоо 7 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл дээр Израилийн бүх гэр эзний араас санагалцсан уйлалдана гэж. Тэгэхээр эзэн тэдний төлөө юу хийж байсан, эзэн тэдэнтэй хамт хэрхэн амьдрсан, хэрхэн тэдний төлөө тулалдаж байсан тэр зүйлсийг санагалзаад тэд юу бодсон бэ гэвэл одоо үнэхээр эзнээс өөр бидэнд хинч байхгүй юм байна гэдгийг тэд нар ойлгосон баг. Тэгээд үнэхээр биднийг одоо филистичүүдийн гараас эзэн л чөлөөлөх юм байна гэдгийг тэд нар ойлгосон. Эзэн бидэнд туслахгүй юм бол бид хинч юм биш юм байна гэдгийг тэд нар энэ өдрүүдэд тэд нар дахин ойлгосон баг. Тэгээд дахин ойлгосон гэдэг чинь юу гэсэн үг гэхээр тэдний зүрх эзэн рүү эргэсэн. Эзэн рүү эргэсэн. Тэгээд эзэн рүү эргэсэн одоо энэ үед одоо яасан бэ гэхээр Самуэль Израилийн бүх гэртээ яриад ингэж хэлж байгаа. Хэрв та нар бүх зүрхээрээ эзэн эргэн хандаж байгаа бол тэгэхээр бид нар одоо эзэн рүү эргэсэн. Тэгээ яг үнэхээр та нар эзэн рүү одоо зүрхээ эргүүлсэн, бүрэн эргүүлсэн бол гэд 3 зүйлийг одоо Самуэль тэдэнд хэлж байгаа. Тэгээд ямар 3 зүйлийг хэлсэн бэ гэхээр одоо та нар одоо эзэн рүү яг бүрэн зүрхээ эргүүлнэ гэж юу вэ гэдгийг Самуэль зааж өгсөн. 3 зүйл зааж өгсөн. Тэгээд зааж өгсөний дараа тэд нар яасан бэ гэхээр эзэн рүү бүрэн зүрхээ эргүүлээд одоо хийсний дараа тэдэнд ямар өөрчлөлтүүд одоо ирсэн тухайг энэ хэсгээр өгүүлж байна гэж бид нар харна. Тэгэхээр Самуэль одоо 3 зүйлийг одоо хэрвээ та нар үнэхээр эзэн рүү бүх зүрхээрээ эргэж хандаж байгаа юм бол нэгдүгээрт нь та нар хийх ёстой зүйл болохоор юу гэхээр хиймэл шүтээнүүдэд зайлуулна та нар дотроо байгаа. Тэгээд зайлуулах ёстой. Хоёрдугаарт нь та нар зүрхээ эзэн зориулах юм аа. Зүрхээ эзэн. Гуравдугаарт нь хэлсэн зүйл болохоор юу гэхээр зөвхөн эзэн нь үйлчлэх юм аа. Яг энэ 3 зүйлийг та нар хийжээ одоо энийг эзэн рүү одоо зүрхээ бүрэн эргүүлсэн зүйл гэж одоо ингэж зааж өгч. За тэгээд тэд яасан бэ гэхээр энэ 3 зүйлийг одоо хийсэн. Тэгээд энэ 3 зүйлийг хийсэн. Тэгээд тэд эзэн рүү бүрэн зүрхээ эргүүлэх үед тэдэнд одоо энэ 3 зүйл дээр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт нь ямар өөрчлөлт гарсан бэ? Тэд хин шүтээнүүдээ өөрсдөөсөө зайлуулсан. Одоо тэд Баал Аштарот үйлчлэжсэн юм. Тэгээд үнэхээр энэ нь тэднийг аврах бурхан биш юм байна. Эзэн биш юм байна гэдгийг тэд ойлгосон. Тэгэхээр энэ нь тэдэнд ямар ч хэрэггүй юм байна гэдгийг тэд ойлгосон учраас тэд одоо энэ бүгднийг зайлуулж хайсан гэж. Тэгээд энэ нь болохоор тэд нар ингээд энэ Баал Аштарот зөвхөн хэрэггүй юм байна. Химштэй бидэнд хэрэггүй юм байна гэдэг зөвхөн ойлгоод зогсоогүй тэд нар ойлгосноо үгэлтлээр гаргасан баг. Хайсан, зайлуулсан гэж. Хайсан, зайлуулсан. Тэгээд хоёрдугаарт нь тэдэнд ямар өөрчлөлт гарсан бэ? Тэд эзэн бүрэн зүрхээ зориулах үед тэдэнд ямар өөрчлөлт гарсан бэ? Тэд одоо өөрсдийгөө
эзэн бүрэн зориулсан. Самуэль тэднийг одоо Миспараа дуудсан тийм. Дуудаад тэгээд цугларсан. Тэд гим нүглээ улааж гимссэн. Тэдэнд ийм өөрчлөлтүүд гарсан. Эзэн рүү зүрхээ бүрэн эргүүлгээд. Тэгээд тэд эзэнд найдвараа бүрэн тавьсан. Эзэнд найдвараа бүрэн тавьсан. Тэгээд одоо эзэнд найдвараа одоо бүрэн тавьж байгаа гэсгээр ингээ харах юм бол тэднийг яг Миспад ингээд гоё цуглдсан бай. Одоо эзэнд өөрийгөө зориулаад эзний өмнө гимшээ, залбираад одоо эзнийг дуудаад яг өөрийгөө эзэнд өөрсдийгөө бүрэн зориулж явах үед одоо тэдний одоо Миспад цугласан энэ үйл явдлыг Филистичүүд сонсоод энэ Израильчууд бидний эсрэг дайтах гэж юм гэж тэд нар бодсон юм шиг. Яагаад гэж бол дөрөвдүгээр бүлэг дээр Израильчууд одоо Филистичүүдийг өөрсдөө дайн дуудсан. Тэгэхээр тийм учраас одоо тэдний эсрэг тулалдъя гэд хин гараад ирж байгаа нөгөө Израиль Филистичүүд гараад ирж байгаа. Тэгэхээр энэ гарч ирж байгааг сонсоод одоо Израильчууд одоо айсан гэж тийм. Тэгэхдээ тэд одоо яасан бэ гэхээр одоо тэд эзэн рүү бүрэн зүрхээ эргүүлсэн учраас тэд яасан бэ гэхээр найдвараа эзэнд тавьсан. Ямар найдвараа эзэнд тавьсан бэ гэхээр одоо 7 дугаар ишлэл дээр 8 дугаар ишлэл дээрээс гарах Израилийн хөгөөс хам бидний төлөө бурхан эзэнд хашгирхаа бүү зогсоож бидний Филистичүүдийн гараас тэр аврахын төлөө залбираач. Өмнө нь тэд одоо Баал аштаруудад найддаг байсан бол одоо тэд эзэн зүрхээ бүрэн зориулснаас хойш найдвараа зөвхөн эзэнд л бид тавих юм байна гэдгийг тэд ойлгосон учраас тэд найдвараа эзэнд тавьсан. Тэдний амьдралд маш том өөрчлөлтүүд гарсан. Тэгээ найдвараа эзэнд тавьсан. За тэгээд одоо Самуэль тэдний төлөө одоо шатаал тахил өргөсөн. За тэгээ Самуэль тэдний төлөө залбирсан. Эзэнд хандан залбирсан. Эзэн тэдний залбирлыг сонссон гэж 10 дугаар ишлэл сонс. Тэгээ 10 дугаар сонссон учраас энэ дайнд тэд нар эзэнд өөрсдөө зориулах гээд ингээд цуглдсан байсан тэр үед дайн гэдэг зүйл гарч ирээд Израильчууд одоо Филистичүүд тэдэнтэй дайтахаар цуглаж ирж байгаа. Энэ нөхцөл байдал донд эзэнд найдвараа тавьсан учраас найдвараа тавьсан. Тэгээд эзнээс тусламж ирэн гуйсан. Харин одоо эзэн Филистичүүдийн дээрээс одоо нэргэх мэд хүчит аян буулгаж тэднийг айлган цочоос нь Израилийн өмнө тэд буцаагцсан. Тэд эзэнд найдвараа тавьсан. Эзнээс тусламж гуйсан. Харин эзэн тэр найдварыг хоосон болгоогүй. Эзэн тэдэнд яасан бэ гэвэл одоо тусалсан. Тэгээд тэд одоо дайснаа ялсан тухай гарч байгаа. Тэгэхээр бид эзэн бүрэн зүрхээ зориулах үед бид яадаг гэхээр бид одоо эзэн одоо бүх залбирлаа өргөдөг. Бид одоо гим нүглээ хүлийн зөвшөөр эзний өмнө гимшдэг. Бид эзэнд одоо найдвараа тавьдаг. Өмнө нь бид өөр зүйл найдвараа тавьж исэн бол одоо эзэн зөвхөн найдвараа тавьж байгаа юм байдлаа. Тэгээ 3 дугаарт нь одоо тэдэнд ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл тэд зөвхөн эзэнд үйлчлэг болсон. Эзэнд үйлчлэг болсон. Тэгэд эзэнд тэд нэр үйлчлэх үедээ яасан бэ гэхээр одоо тэд нар дайсныхаа ноёрхолд орохгүй байгаа тухай бид нар эндээс харж байна. Тэгэд эзэнд үйлчлэх гэж юу юм бэ гэж. Тэгээ бид нар энэ Йошуа номноос эхлээд шүүгч ном бүхэлдээ за тэгээ ингээд харж байгаа эзэнд үйлчлэх гэдэг бол ерөөсө хоёрхан зүйлийн тухай ярьж байгаа. Энэ юу гэхээр эзнийхээ үгийг сонсох гэж. Сонссон бол дуулууртаа дагах. Тэгэхээр эзний үгийг сонсоод дуулууртаа дагж байгаа чи эзэнд үйлчлж байгаа хүн гэдэг. Хэрэв чи эзний үгийг одоо сонсоод дуулууртаа дагахгүй байгаа бол эзэнд үйлчлж байгаа биш ээ гэж. Тэгэхээр Израильчүүдийн хувьд одоо энэ Израильчүүдийн хувьд тэд нэр үгээр эзэн одоо үйлчлэг болсон. Зөвхөн эзэнд үйлчлэг болсон. Тэд өмнө нь эзнийг сонсдог байсан. Гэхдээ тэдний үйлдэл нь Баал аштарууд байсан. Тэндээ очиж мөргөл хүндэтгэл өргөж тэднийгээ дагаж ингэж явдаг байсан. Эзэн тэд нар дуулууртаа байдаггүй байсан. Эзнээс асуудаггүй байсан. Тийм үү? Харин тэд одоо яасан бэ гэхээр эзнээс асуудаг болсон. Эзэнд найдвараа тавьдаг болсон. Яагаад вэ? Тэд эзнийхээ үгийг сонсоод дуулууртаа дагсан учраас тэд зөвхөн эзэндээ үйлчлэх болсон. Тэд эзэндээ үйлчилж байгаа учраас тэд яасан бэ гэхээр одоо тэд дайснуудынхаа ноёрхолд ороогүй. Үгийг дуулууртаа дагаас одоо эзнийгээ үгийг сонсоод дуулууртаа дагах үед тэд яасан бэ гэхээр тэд амар тайвнаар дүүрсэн. Яагаад вэ? Тэд эзний үгийг сонсоод эзнийхээ үгийг дуулууртаа дагж байгаа учраас амар тайвнаар дүүрэн байсан гэж бид нар хойдлын хэсгийг харах юм байна. Тэд эзэн үйлчлэх үедээ
яасан бэ гэхээр дайснуудынхаа гарт алдсан байсан зүйлсээ эргүүлээд олж авсан. Одоо Израилийн хөвгүүд одоо алдсан байсан юм олж авсан. Яагаад гэвэл эзэн тэдэнд одоо тусалсан. Тэд эзний үгийг сонссон, эзэн дуулууртай байсан, дуулууртайгаар үйлцсэн. Тэгэхээр тэд эзэнд үйлчлэх үедээ эзэн тэдний төлөө юу хийж байгааг олж харсан гэж. Юу хийж байгааг олж харсан. Эзэн тэдэнтэй ойр байгаа. Эзэн нүдэнтэй хамт байгааг олж харсан. Тэгээ ялангуяа 12 дугаар ишлэлээрээс харах юм бол Самуэль чулуу авч Мисба Шен хоёрын дунд тавьд Эбенезер гэж нэрлээд эзэн бидэнд энэ газар хүртэл тусалсан. Энэ өдрүүдэд эзэн л бидэнд одоо тусалсан юм гэж тусалсан. За тэгээд бид нар ингээд ялангуяа ингээд 4-р бүлгээс 5-6-р бүлгээс ингээд харах юм бол ингээд Израилийн одоо гэрэний одоо филистичүүдэд ингээд бүрэн ингээд филистичүүд дулааж авч явсан. Тэгээд филистичүүдийн газар нутгад одоо гэрэний автар одоо оцсон газар болон гай гам шиг явж ирсэн гэж. Одоо тэд одоо сүулдэ бүр эмээгээд буцаагаад одоо авчиж өгч байгаа тухай гарч байгаа. Тэгэхээр Израильчүүдийн хувьд болохоор эзэн тэдэнтэй одоо хамт одоо байхгүй байна гэж тэд бодсон. Харин эзэн тэдэнтэй хамт байсан. Эзэн тэдний төлөө ажилласаар байсан. Харин тэд эзэн бүрэн найдахгүй, бүрэн зүрхээ зориулахгүй байсан учраас тэд яаж ийсэн бэ гэвэл одоо эзний өөрсдийнх нь төлөө хийж исэн зүйлийг тэд олж харахгүй байсан. Ийм өдрүүдийг тэд өнгөрөөсөн гэж. Тэгэд би одоо тийм та бүхэн одоо энэ хэсгийг дүгнээд одоо 3 зүйлийг дахиад ятгая тийм. Тэгээд хэрвээ бид одоо эзэнд зүрхээ бүрэн зориулахгүй юм бол та эзэн биш өөр нэгэн зүйл үлчиж байна. Өөр нэгэн зүйлийг дагаа явж байна гэж ойлгож байна. Хэрвээ бид эзэн бүрэн зүрхээ зориулахгүй юм бол бид өөр зүйлд өөрийгөө зориулж байна л гэсэн. Хэрвээ бид эзэнд бүрэн зүрхээ хандуулахгүй байгаа юм бол бид эзэнд үйлчлэхгүй байна л гэсэн. Эзэнд үйлчлэхгүй байна гэсэн. Тийм учраас та бүхний эзэнд үнэн зүрхээрээ та эзэн рүү зүрхээ хандуулж байгаа бол одоо таны дотор ажиллаж байгаа химштэй та өөрсдөө одоо зайлуулаараа хаяараа орхиороо гэж. Эзэн байх ёстой газар одоо таны эрхэмлж, нандинж, шүтгэж, даган дуурайж явж байгаа зүйлсүүд байгаа бол та тэрийг орхиж хаях хэрэгтэй. Үнэхээр та эзэнд бүх зүрхээрээ хандаж ирэх гэж байгаа. Тэгээд бүх зүрхээрээ та нар эзэн рүү хандаж байгаа бол тийм эзэнд зөвхөн өөрсдийгөө бүгдээрээ зориулцгаая. Бүгдээрээ залбирал зориулцгаая. Гимшилд өөрсдийгөө зориулцгаая. Эзний үгэнд өөрсдийгөө зориулцгаая гэж тийм. Эзэн л бидний цайз, эзэн л бидний аврагч, эзэн л бидний хорогдох хаад, эзэн л бидний бэхлэлт, эзэн л бидний дамбай. Эзнээс өөр хинч нэгэн байхгүй. Тийм учраас бүгдээрээ эзэнд л одоо өөрийгөө бүрэн зориулъя. Та үнэхээр эзний авралыг, эзний хамгаалтыг, эзний бэхлэлтийг, эзний одоо тусламжийг хүсэж байгаа бол та эзэнд өөрийгөө бүрэн зориулаасаа гэж хүсэж байна. Тэгээд эзний үгэнд өөрсдийгөө хандуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд дуулал номны 19-р бүлэг дээр хэлдэг. Эзний хууль өөрөө төгсдөг л юм аа. Эзний хууль бидний сэтгэлийг сэргээдэг. Эзний арчлал баттай. Гин нэгний ухаантай болгодог. Эзний сургаалын зүв байдаг. Эзний үг бидний зүрхийг баясгах байдаг. Эзний тушаал бол маш тодорхой юм аа. Эзний тушаал бол бидний нүдний гэгэрл. Эзний тушаал гэдэг бол юутай зүрлэх юм. Эзний тушаал гэдэг бол шижир алтнаас ч илүү, зөвгийн болноос ч илүү амттай гэж хэлсэн. Тийм учраас тэр эзэнд өөрсдийгөө зориулцгаая. Өөр зүйл зориулаад яах юм бэ? Эзэнд өөрийгөө зориулцгаая. Тэгээд 3-дугаарт нь хэрвээ та зүрхээрээ эзэн рүү бүрэн хандж байгаа зөвхөн эзэнд үйлчлцгээе гэж. Эзэнд үйлчлээ. Эзний үгийг сонсъё. Сонссон бол дуулууртай үйлдэй, дагъя. Сургаал төгс 3-р бүлгийн 8-8 дугаар эшлэл дээр хүн хууль зааврыг нь бүү мартаараа, тушаалуудыг нь зүрхэндээ салиараа. Энэ нь амьдралын чинь хоног жилийн урт амар тайванд чи идлэх болно. Инэрл хайр өмнө чамаас бүү салгаа. Үүний хүзүүгээр ор зүрхнийхээ самбарт бичвэл бурхны болоод хүмүүний нүдэ чи таалал хийгээд сайн нэрийг
болно. Бүх зүрхээрээ эзэнд итгэе. Өөрийн ойлголтод битгий түшгэлээ. Түүнийг мэдгээд бүх зам чинь байгээ. Тэр зам харгууг чинь шулуун болгоно гэж. Тэгэхээр өөрийнхөө нүдэнд бүү мэрэгэн бай. Ёрын муугаас ирээд зөвхөн эзнийг сонс. Эзний үгийг дуулууртаа даг. Энэ чинь одоо маханд чинь эм, ясанд чинь шин болно гэж. Амен. Та бүхэн эзэн рүү зүрхээ бүрэн хандаж